За, үлгэр ярьдаг их чинь өнөөдөр хөөрхөн дүүнэртээ Орос ардын үлгэр Жавар өвөө үлгэрийг ярихаар бэлтлээ. Тухлан сууж, таалан сонсоорой. Жавар өвөө. Эртээ урдын цагт нэгэн өвгөн охинтойгоо амьдран суудаг байж гин. Өвгөн өөрийн эхнэргүй болоод өөр нэгэн эмгэнтэй сууж гин. Өвгөн нэг охинтой, эмгэн нэг охинтой гин. Хойд эхийн гарт амьдрна гэдэг ямар хэцүүг цөм мэднэ. Тоглонгүй дээ гэж загнуулна, томоотой суулаа гэж балбуулна, илүүдүүллээ гэж нудруулна, дутуудууллаа гэж дугтчуулна. Өөрийнхөө ахныг харин юу ч хийсэн магтан, ухаантай сайныг гайхан уруул цорвайн үнсэж, үгийн сайныг хэлнэ, үс толгойг нь илнэ. Өвгний охин үүрээр босон үнээгээ сааж, ус түлээгээ оруулна, зуух пишингээ галалж, гэр орноо цэвэрлдэг байлаа. Харин хойд их хашгиран хараан загнана, юу ч хийсэн муу гэж, муухай гэж загнадаг байлаа. Дэгдсэн салхи намддаг байхад дэнтсэн эмгэн харин улам давардаг байж гин. Тэгээд бүр хөөрхий охиныг хөөж энэ хорвоогоос тонилгохоор шийдээд, энэ охиныг хоёр нүдэнд минь харагдахгүй, холын хол аваачиж хай. Харанхуйхаар ойд хаг хөлдөөх жаварт аваачиж хай гэж өвгөндөө үглэх болж гин. Өвгөн гашуудан гунихран уйлж арга чаргаа баржээ. Авгайн үгнээс зүрх арга алга гин шүү. Тэгээд морио хөлөглөн тэргэнд охиноо суулгаад, харанхуй айн гүнлүү хунгар их цасан дунд том гачуур модны доор оргичхоод явчихжээ. Хөөрхий охин гачуурын дор суун дааран бүндгөнтөл чичрэн байлаа. Тэгээд чих тавин чагнавал Жавар өвгөн хажууганд нь гачуураас гачууранд үсрэн ороолгож чахран эсгэрхэн дуулдав гин. Жавар өвгөн охины байгаа гачуурын дэргэд ирээд суув гин. Охин минь, хөөрхөн охин минь даарч байна уу? Дулаахан байна уу? Даараагүй бидтэй гэж Жавар өвөө асуув. Даараагүй Жавар өвөө минь гэж охиныг хэлэхэд, Жавар доошлон тас нас хийтэл үлээн. Хөөрхөн охин минь даараагүй бидтэй. Дулаахан байна уу? гэж асуухад охин бээрч хүчсэн ирүү амаа арай ядан эвлүүлж, Даараагүй Жавар өвөө минь гэлээ. Жавар бүрч доошлон охиныг ороолгон тас нисгээд л үсгэрэн үлээв. Хөөрхөн охин минь даараагүй бидтэй. Дулаахан байгаа бидтэй гэдэл дахин асууж гин. Охины бүр хамаг биеийн хөшин хөлдөж эхэллээ. Тэгсэн ч уруулаа арай ядан хөдлөгөж, Даараагүй Жавар өвөө минь гэж гин. Тэгэхэд Жавар өвгөн охиныг өрөвдөн дулаахан өдөн дээлээ нөмөргөж, алт мөнгөн гоёлоор шагнаж дулаад суулав гинэ. Хойд их охиныг оршуулах юм бэлдэн хуймиг бин хайрч өвгнийг хашгиран загнаж, алив хөгшин зөнөг толгой чи яваад охиноо аваад ир.
оршуулах болсон биз гэж гин. Өвгөн ойр уу явж нөгөө газраа ирвэл том гацуурын дор охин нь халуутсан бүр хацарнуулайчихсан булган дээлтэй алт мөнгөн гоёл өмсөж зүүчгсэн хөгжилтэй хөөртэй зогсож байна шүү. Охиных нь хажууд үнэт бэлэг дүүрэн хайрцаг сав өрөөстэй гин. Өвгөн баярлан охиноо чаргандаа суулган бэлэг сэлтийг ачиж аваад гэрийн зүг давхижээ. Хойд их хуймиг бин хайрч ширээнд орох нохойн хав өвгний охин алт мөнгөнд хучигдан ирж явна. Эмэгний охиныг ир нөхөр авахгүй дээ гэх юм гин. Хойд их нохойд бингээсээ шидэж өгөөд хутлаа хуцаад байгаарай. Эмэгний охиныг ир нөхөр аавна. Өвгний охины ясыг авчирч байгаа гэж хуцаач чи гэж гин. Тэгтэл нохой ахиад хав өвгний охин алт мөнгөнд хучигдан ирж явна. Эмэгний охины харин ир нөхөр авахгүй дээ гэх юм гин. Хойд их бингээсээ шидэж өгсөн ч нохой өнөөхөл хилдгээ хэлсээр л байлаа. Тэгэхэр нэмгэн уурлаж нохойгоо гуйдаж хөөж үзэж гин. Тэгсэн ч нохой хилдгээ хэлсээр л байв. Гинэт хаалга дугран үүд нээгдэн гэрэлгийгээ цацарсан алт мөнгөн гоёлтой булган дээлтэй сайхан охин орж ирсэн нь өвгний охин байв. Хойноос нь үнэт бэлэгтэй том хайрцаг сав оруулж ирэв. Хойд их гараалдлан уулгалж хөөй хөгшин толгой чи морой хөлөл миний охиныг тэр газар аваачаад орхи гэж гин. Өвгөн чаргандаа эмэгний охиныг суулган ой даваачин нөгөө том гацуурын дор гүн их хунгар дээр буулгаж орхиод буцан ирлээ. Эмэгний охин даран эрүү амн хавиран сууж байв. Жавар өвгөн гачуураас гачуурн дүсрэн тас нисгийд л ороолгон эсгэрэн эмэгний охиныг харж байснаа. Охин минь дараагүй бидтэй гэхэд эмэгний охин "Пи яасан хүүтэн юм бэ? Тас нисгийд л бүүлээгээч" гэж гин. Жавар улам доошлон бууж улам л ширүүн шууран үлээгээд "Хөөрхөн охин минь дараагүй бидтэй. Дулаахан байгаа бидтэй" гэж асуув. Эмэгний охин "Хөл гар хөлтлөө хүйтэн жавар чи холт гэж бүр ойрлов гин. Жавар модны орол руу буун тас нисгийд л үлээн эсгэрэн "Хөөрхөн охин минь дараагүй бидтэй. Дулаахан байгаа бидтэй" гэж гин. Эмэгний охин "Аах үлдэж үхлээ. Хараал ицсэн муухар жавар чи далд орооч" гэж хараан загнан жаврыг хөөв. Жавар өвгөн уурлан хилэгнэж улам ширүүнээр шуурхад эмэгний охин хөлдөж өгчээ. Гэгээ ормогц эмгэн өвгнөө загнан "Хөгшин толгой чи морой хөлөл алив хурдал алт мөнгөнд хучигдсан охины минь аваад ир" гэж хөөжгөн өвгөн яваад өгвөө. Өвгнийг явсны дараа ширээн доороос нохойн "Хав өвгний охиныг ир нөхөр авнаа. Эмэгний охины ясыг шуудаад хийгээд авчирна гэж гин. Эмэгэн нохойд боов шидэж өгөөд хутлаа хуцаад байх юм. Эмэгний охин алт мөнгөнд хучигдан ирж явна гэж хуцаач гэхэд нохой нөгөө л хилдгээ хэлэв гин. Хав эмэгний охиныг ясыг шуудаад хийгээд авчирч явна гэлээ.
Гадаа чимээ гарахад эмгэн охиноо угтахаар гуйн гараад хаалга үүдээ нээвэл хөлдөж үхсэн охин нь чарган дээр хэвтэж байлаа. Эмгэн халаглан уйлав. Тэгээд яах ч билээ дээ. Өнгөрсөн хойно яалтайч билээ. За, үлгэр ярьдаг их чинь өнөөдөр үлгэрээ инхүү жаргая да. Дараагийн үлгэрээр дахин уулзцгаая.